Сайн байцгаана уу? Үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Хэрвээ танд манай бичлэгүүд таалагддаг бол лайк дараарай, мөн subscribe дараарай. Хажууд нь байрлах хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг хийх болгонд танд мэдээлэл очих болно шүү. Өнөөдөр бид Reddit дээрх галзуу X-үүдтэй холбоотой болсон явдлуудыг хүргэхээр бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүүгээ орцгоё. 1-р түүх. Би тэр охинтой бараг 3 жил үерхсэн юм. Эхэндээ бүх зүйл хэвэн байсан. Найзууд маань хүртэл биднийг хамгийн тогтвортой хос гэж ярьдаг байлаа. Гэхдээ салсны дараа жинхэнэ асуудлууд эхэлсэн. Анхандаа би жирийн салт гэж бодов. Хин өөрсдийн амьдралаар явна гэж төсөөлсөн. Харин тэр огт тэгж бодоогүй бололтой. Салснаас хойш хэдэн 7 хоногийн дараа миний Instagram дээр хачин аккаунтуудаас дагах хүсэлт ирж эхэлсэн юм. Профайл зураггүй, постгүй, шинэхэн аягууд. Эхэндээ би тоосонгүй. Гэтэл нэг өдөр шинэ танилцсан бүсгүй маань над руу залгаад "Чиний хуучин найз охин надтай холбогдсон" гэж хэлв. Би гайхсан. Тэр охин миний шинэхэн танилд намайг архичин, худалж, эмэгтэй хүн болгонтой явдаг бүр аюултай хүн гэж хүртэл бичсэн байжээ. Хамгийн аимшигтай нь тэр охин миний танилын аккаунтыг яаж олсныг би огт ойлгоогүй. Дараа нь мэдсэн. Тэр миний дагагч бүрийг шалгаж судалсан байсан. Нэгээр нь өдөр болгон. Удалгүй энэ байдал бүр дамжирлаа. Найзууд маань надаас "Чи яагаад хүмүүс рүү өөрийнхөө тухай тайлбар бичээд байгаа юм бэ" гэж асууж эхэлсэн. Би юу ч бичээгүй. Тэгтэл тэр миний нэрээр хуурамч аккаунт нээчихсэн байжээ. Тэр аккаунтнаас хүмүүс рүү мессеж явуулж байсан юм. Нэг өдөр бүр аимшигтай зүйл болсон. Ажил дээрээ байхад хамгаалтын ажилт ирээд намайг гадаа хүн асууж байна гэж хэлв. Гараад харсан чинь миний хуучин найз бүсгүй. Бид салснаас хойш бараг 8 сар өнгөрсөн байсан. Тэр юу ч болоогүй юм шиг инээгээд "Зүгээр л чамайг харах гэсэн юм аа" гэв. Би шууд буцаад орсон. Тэр орой би гэртээ харихтаа машинтайгаа явж байлаа. Гэтэл цагаан машин намайг дагаж эхэлсэн. Эхэндээ давхцал гэж бодсон. Гэхдээ би 3 удаа чиглэлээ сольсон ч тэр араас явсаар л байлаа. Эцэст нь шатгуун түгээх газар орсон чинь тэр машин ч мөн дагаж орж ирэв. Жолооч нь хэн байсныг харахад тэр миний хуучин найз бүсгүй. Тэр зүгээр л машины дотор сууж байгаад намайг хараад инээмсэглсэн. Би тэр мөчөд үнэхээр их айсан. Учир нь энэ бүхнийг хийхэд ямар их цаг зарцуулж байгааг нь ойлгосон юм. Тэр намайг зүгээр санаж байгаа биш. Намайг ажиглаж байсан. Өдөр бүр. Сүүлдээ би бүх сошиал хаягаа сольж найзуудаасаа хүртэл хувийн мэдээлэлээ тараахгүй байхыг хүссэн. 2 жил өнгөрсний дараа тэр алга болсон. Гэхдээ өнөөдөр ч гэсэн танихгүй аккаунт намайг дагах хүсэлт явуулах бүрт би нэг зүйлийг боддог. Тэр эргэж ирээгүй байгаа даа гэж. 2-р түүх. Энэ явдал 2019 онд Америкийн нэгдсэн улсын Денвер хотод болсон. Энэ түүхийг би хэдэн жилийн өмнө Reddit дээр бичиж байсан. Одоо ч гэсэн эргээд бодоход зарим зүйлс үнэхээр итгэмээргүй санагддаг. Тухайн үед би 30 настай байсан бөгөөд програм хангамжийн компанид ажилладаг байлаа. Миний амьдрал ерөнхийдөө доктортой байсан. Найзуудтайгаа уулзна, ажилдаа явна, амралтын өдрөөрөө уудлан талхна. Гэхдээ тэр үед би нэг хүнд бүрэн итгэж байсан юм. Түүний нэрийг Эмили гэдэг. Бид бараг 3 жил үерхсэн. Эхэндээ бүх зүйл хэвэн байсан. Тэр ухаалаг, хөвгөлтэй, хүмүүстэй амархан ойлголцдог хүн байв. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам би нэг зүйл анзаарч эхэлсэн. Тэр миний тухай хэтэрхий ихийг мэдхийг хүсдэг байсан. Хаашаа явж байгаа, хинтээ уулзаж байгаа, хизээ ирэх гэх мэт. Эхэндээ хайртай болохоор санаа тавьдаг гэж бодсон. Дараа нь би буруу ойлгож байснаа мэдсэн. Бидний харилцаа муудаж эхлэхэд Эмили их өөрчлөгдсөн. Маргалдах болгондоо "Чи намайг орхиод явбал дараа нь харамсна" гэдэг байв. Тэр үгийг анх сонсоход сүрдүүлэг гэж бодоогүй. Гэвч удалгүй бид салсан. Саллтын өдөр тэр уйлаагүй, уурлаагүй, зүгээр л над руу хараад "За тэгвэл баяртай" гэж хэлсэн. Үннийг хэлэхэд би тайвширсан.
Энэ бүх зүйл хүнд хэсүү маргаангүй дууссанд баярлсан. Гэхдээ миний мэдээгүй зүйл байсан. Эмили хэдийнэ өөр төлөвлөгөө гаргачихсан байжээ. Салснаас хойш 6 сарын дараа би шинэ байр руу нүүсэн. Шинэ хаягаад цөөхөн хүнд хэлсэн. Гэр бүл, хамгийн ойрын найзууд, ажлын газар тэгээд болоо. Нэг орой ажлаасаа ирээд шуудангийн хайрцагаа шалгаж байтал нэг дугтуй байв. Илгээгчийн нэр нь байхгүй. Дотор нь ердөө ганцхан зураг. Мэдээж миний зураг. Би тэр зураг дээр шинэ байрныхаа ойролцоо кофе шопоос кофе аваад гарч явж байлаа. Зургийн ард "Чи шинэ газартаа дасч байна уу?" гэж бичсэн байсан. Би шууд эвгүүцсэн. Учир нь миний шинэ хаягийг маш цөөхөн хүн мэддэг байсан. Би үүнийг нэг тэнэгэн тоглоом хийж байна л гэж бодсон. Гэвч дараагийн хэдэн 7 хоногт илүү сонин зүйл болж эхэллээ. Инстаграм дээр танихгүй хаягууд гарч ирэв. Фейсбુક дээр найзын хүсэлтүүд ирэв. Линкд дээр хүртэл танихгүй хүмүүс миний профайлыг тогтмол үздэг болсон. Эхэндээ тоогоогүй. Гэхдээ нэг өдөр миний ажлын газрын шинэ ажилтан надтай ярьж эхэлсэн. Түүний нэр Ричел. Тэр найрсаг хүн байсан. Өдийн хоол хамт иддэг болов, заримдаа ажлын дараа кофе уудаг болсон. Тэгээд бид найзууд болж эхэллээ. Хачирхалтай нь тэр намайг маш хурдан ойлгож байсан. Миний дуртай кино, дуртай хамтлаг, хаана аялах дуртай, бүр хуучин нохойны минь нэрийг хүртэл мэддэг байсан. Нэг өдөр би түүнээс "Чи энэ бүхнийг яаж мэддэг юм бэ?" гэж асуусан. Тэр энийгэд "Чи өмнө нь надад хэлсэн байгаа" гэв. Гэтэ би хэлээгүй гэдэгтээ итгэлтэй байсан. Хэдэн сарын дараа нэг зүйл бүхнийг өөрчилсөн. Би нэг орой найзуудтайгаа уулзахаар явсан юм. Тэнд миний хуучин найз бүсгүй Эмилигийн талаар яриа гарлаа. Найз маань гинт тэр чиний шинэ ажлын газрын талаар яаж мэддэг юм бол гэж асуув. Би цочсон. Юу гэсэн үг вэ гэхэд тэр надад утасныхаа дэлгэцийг үзүүллээ. Эмилигийн нууц аккаунтны зураг. Тэр зураг нь миний ажлын байрны барилга харагдаж байлаа. Хугацаа нь ердөө хэдхэн 7 хоногийн өмнөх. Би тэр мөчөд хамаг бийхүү даасан. Учир нь би Эмилигийн ажлын талаар хизээж хэлж байгаагүй. Дараагийн өдөр нь би Ричелтэй ярилцахаар шийдсэн. Түүнд бүхнийг ярьсан. Миний хуучин найз бүсгүй, мөрдлөг, нууц зургууд, захидлууд. Ричел ихэндээ гайхсан. Гэвч хэдэн хоногийн дараа тэр ажилдаа ирээгүй. Дараагийн өдөр ч ирээгүй. Утас нь холбогдохгүй байв. Менежер ч гайхаж байлаа. Учир нь Ричел компанид ажилд орсноос хойш бараг 4 сарын турш нэг ч өдөр таслаагүй хүн байсан. Тэгээд хүний нөөцөөс нэг зүйл олж мэдэв. Ричлийн өгсөн хаяг хуурамч байсан. Ажилд орохдоо ашигласан зарим баримт бичиг нь хуурамч байжээ. Тэр хүн яг хэн байсан тодорхойгүй болсон. 7 хоногийн дараа цагдаагаас надтай холбогдов. Тэд надад хэд хэдэн зураг үзүүлсэн. Тэдгээр зургнуудыг хараад миний цус хөлдөгшгөл болсон. Зураг дээр Ричел байсан. Гэхдээ өөр нэртэй, өөр төрхтэй, өөр үсний засалттай. Тэгээд хамгийн сүүлийн зураг дээр Эмилитэй хамт зогсож байв. Тэд найзууд байжээ. Олон жилийн өмнөөс. Тэр үед л үнэн ил болсон. Эмили намайг салснаас хойш орхиогүй байсан. Тэр олон нийтийн сүлжээгээр намайг ажиглаж байжээ. Миний найзуудыг судалж, миний ажлыг солигдсныг мэджээ. Тэгэд өөрийн найз болох Ричелийг миний амьдралд зориуд оруулсан байж. Ричел миний тухай мэдээлэл цуглуулдаг байжээ. Би хаана амьдардаг, хинтээ уулздаг, шинэ хүнтэй болцож байгаа эсэх, амралтаар хаашаа явдаг бүхнийг. Цагдаа нар дараа нь Эмилигийн гэрээс хэд хэдэн хайрцаг материал олсон. Тэнд миний олон жилийн зураг, сошиал медианаас татсан зургууд, гадуур авахулсан зураг, миний найзуудын нэрс, гэр бүлийн мэдээлэл, ажлын газрын мэдээлэл, бүр миний ашигладаг кофе шопуудын жагсаалт хүртэл байсан. Мөрдөгчдийн хэлснээр тэр бараг 2 жилийн турш миний амьдралыг баримтжуулж байсан аж. Хамгийн аимшигтай нь юу байсан бэ гэвэл бүх хугацаанд Ричелийг санамсаргүйгээр танилцсан гэж бодож явсан. Гэтэл тэр эхнээсээ зориуд над руу ойртсон хүн байсан. Бидний анхны уулзалт хүртэл санамсаргүй байгаагүй. Эмили бүхнийг төлөвлөсөн байсан.
Өнөөдөр энэ явдлаас хойш олон жил өнгөрсөн. Би өөр хотод амьдардаг болсон. Сошиал хаягуудаа нууцлсан. Хаягаа олон хүнд хэлдэггүй болсон. Гэхдээ хаяа шинэ хүндэд танилцах үед нэг зүйл бодогддог. Зарим хүмүүс салтыг хүлээн зөвшөөрдөг. Харин зарим хүмүүс чамайг амьдралаас нь явсан гэдгийг хизээж хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд тэр мөчөөс эхлэн чи тэдний хувьд хуучин хүн биш болдог. Харин ажиглах ёстой бай болдог. 3 дугаар түүх. Энэ явдал 2020 онд Портланд хотод болсон. Энэ түүхийг бичих болсон шалтгаан нь хүмүүс заримдаа мөрдлөг гэж юу болохыг буруу ойлгодогтой холбоотой. Олон хүн мөрдлөгийг зөвхөн танихгүй хүн араас даах гэж боддог. Гэвч миний хувьд хамгийн аюултай хүн бол өмнө миний хамгийн сайн мэддэг гэж бодож явсан хүн байсан. Түүний нэрийг Лаура гэдэг. Бид бараг 4 жил хамт байсан. Салалт маань хүнд болсон ч онцгой зөвлөгөө өнгөрсөн гэж би бодож байлаа. Тэр ууралсан, уйлсан. Гэхдээ сүүлдээ бууж өгөөд өөрийн замаар явсан мэт харагдсан. Намайг тэгж бодож байх хооронд тэр миний амьдралаас гараагүй байжээ. Саснаас хойш 2 сарын дараа би ганцаараа амьдарч эхэлсэн юм. Амьдрал аажмаар хэвэн болж байлаа. Гэхдээ удалгүй маш жижиг анзаарахдахгүй зүйлс болж эхэлсэн. Эхний удаа би өөрөө буруу санаж байгаа байх гэж бодсон. Гал тогооны шүүгэнд байдаг аяг өөр газарт байсан. Түлхүүрээ тавьдаг ширээн дээрх зүйлс байрлалаа өөрчилчихсэн байсан. Хөргөгчөнд байсан ундаа нэгээр дутуу болчихсон юм шиг санагдсан. Гэхдээ би ганцаараа амьдардаг байсан. Тиймээс өөрийгөө л мартаад буруу санаад байна гэж бодсон. Дараагийн 7 хоногт илүү хачирхалтай зүйл болов. Нэг өрөө ажилласаа ирээд угаалгын өрөө рүүгээ ортол шүдний сойз маань баг зэрэг нойтон байлаа. Би тэр өглөө эрт гарсан бүтэн өдөржин гэртээ байгаагүй. Тэгэхээр яагаад нойтон байсан юм бол? Тэр үед ч гэсэн тайлбар хайсаар байв. Магадгүй ус туссан байх. Магадгүй өөр шалтгаантай байх. Хүн өөрийгөө тайвшруулахын тулд ямар ч тайлбар олж чаддаг юм байна лээ. Гэвч дараа нь болсон зүйл намайг үнэхээр айлгсан. Би нэг орой Netflix үзээд унтсан юм. Өглөөс ирэхэд зочны өрөөний ширээн дээр нэг зураг байв. Миний зураг. Нилийн хуучин зураг. Лаура бит хоёр хамт аялж байх үеийн зураг. Би тэр зургийг олон сарын өмнө хайрцаглаад агуулгад хийсэн байсан. Яагаад ширээнээр гараад ирснийг ойлгоогүй. Байраа бүхэлд нь нэгжлээ. Хинч байхгүй. Цонхнууд түгжээдээ хаалга ивдрээгүй. Юу ч алга болоогүй. Гэхдээ тэр зураг тэнд байсан. Би анх удаа байрныхаа эзэнд хэлсэн. Тэр энийгээд магадгүй ч өөрөө гаргаж тавьсан байхаа гэв. Үнэндээ тэр үед би өөрөө ч эргэлзэж эхэлсэн. Магадгүй үнэхээр би марчихсан юм болов уу? Магадгүй би хитрхи их ажиллаад ядарчихсан юм болов уу? Гэхдээ дараагийн үйл явдал бүх эргэлзээг арилгасан. Нэг орой найзындаа хонж байгаад маргааш нь гэртээ ирэв. Орон дээр минь эвээд тавьсан цамц байлаа. Асуудал нь тэр цамц угаалгын сагсанд байсан юм. Би гарахынхаа өмнө тэнд хийсэн гэдгээ сайн мэдэж байсан. Тэр үед л би анх удаа айдсаа хүлээн зөвшөөрсөн. Миний гэрт хэн нэгэн орж ирж байна. Тэр орой би жижиг камер худалдаж авлаа. Хөдөлгөөн мэдрэхээр бичлэг эхэлдэг камер. Зочны өрөөндөө байрлуулав. Маргааш нь ажилдаа явлаа. Өдөржин камерын аппликейшнаа хэд хэдэн удаа шалгасан. Юу ч болоогүй. Гэтэл орой 3 цаг 17 минутанд мэдэгдэл ирэв. Миний зүрх шууд хүчтэй зохилж эхэлсэн. Би бичлэгээ нээлээ. Эхэндээ юу ч харагдсангүй. Хоос өрөө, дараа нь хаалга аажмаар онгойв. Тэгээд нэг хүн орж ирэв. Тэр хүнийг хараад миний цус бараг л хөлдчихсөн. Лаура. Миний хуучин найз бүсгүй. Тэр түлхүүр ашиглаж орж ирсэн байлаа. Хамгийн аимшигтай нь тэр ямар ч сандралгүй байсан. Яг л өөрийн гэртээ орж ирж байгаа юм шиг. Тэр гал тоогоор орсон, хөргөгч онгойлгосон, ундаа уусан. Дараа нь буудан дээр суув. Миний зурагтаа цомгийг гаргаж ирээд үзсэн. Бараг 1 цаг орчим гэрт маань байсан бах. Тэгээд тайван гараад явсан.
Би бичлэгийг хараад хэсэг хөдөлж чадаагүй. Хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол тэр яаж орж ирсэн юм бэ? Би салсны дараа түгжээгээ сольсон гэж бодож байсан. Тэгээд байрны эзэнтэй ярилцав. Тэр үед үнэн ил болсон юм. Засвар хийх үеэр түр түлхүүр хийгдсэн байсан бөгөөд тэр түлхүүрээс 1% дутуу байгааг хэн ч анзаараагүй аж. Лаура тэр түлхүүрийг олон сарын өмнө авсан байжээ. Би цагдаа дуудсан, тэд бичлэгийг үзсэн. Гэхдээ Лаура шууд баригдаагүй. Учир нь тэр ямар нэгэн зүйл хулгайлаагүй, эвдэж сүйтгээгүү. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. Хэд хоногийн дараа мөрдөгч над руу залгав. Түүний хэлсэн зүйл намайг дахин зочирдуулсан. Лаура зөвхөн нэг удаа биш, олон удаа орж ирж байсан байна. Байрны ойролцоох хяналтын камеруудаас харахад тэр бараг 7 хоног бүр ирдэг байсан. Заримдаа 10 минут, заримдаа 2 цаг. Заримдаа намайг байхгүй үед, заримдаа бүр шөнө. Тэгээд түүний гэрээс олсон зүйлс бүр аимшигтай байв. Цагдаа нарын олсон хайрцаг дотор миний үс, миний хуучин цамцнаас тасалсан хэсэг, миний гарын үсгтэй баримтны хуулбар, миний гэртээ авсан зурагнууд, бүр миний унтаж байгаа үеийн зураг хүртэл байсан. Энэ хэсгийг сонсоход би үнэхээр айсан. Учир нь тэр намайг унтаж байхад ч гэрт орж ирдэг байсан гэсэн үг. Хамгийн сүүлд мөрдөгч нэг зүйл хэлсэн. Лаура байцаалтын үеэр би түүнээс юм хулгайлаагүй. Би зүгээр л тэнд байх дуртай байсан гэж хэлсэн аж. Тэр өгүүлбэр нь одоо ч намайг жихүүцүүлдэг. Учир нь түүний хувьд энэ бүхэн хэвийн зүйл байсан. Түүхийн дараа хамгаалах захирамж гарсан. Лаура өөр хот руу нүүсэн гэсэн мэдээлэл авсан. Би ч удалгүй байрнаасаа гарсан, түгжээгээ сольсон, камер нэмж авав. Аюулгүй байдлаа сайжруулсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл заримдаа гэрээсээ гарахын өмнө хаалгаа нэг биш 3 удаа шалгадаг. Учир нь нэг зүйлийг би тэр явдлаас ойлгосон юм. Хаалга цоочтой байна гэдг нь хэн ч орж ирэхгүй гэсэн үг биш. Заримдаа хамгийн том аюул хаалгыг хэрхэн онгойлгохыг аль хэдийн мэддэг хүн байдаг. 4-р түүх. Энэ явдал 2018 онд Phoenix хотод болсон. Миний нэрийг Дэвид гэдэг. Энэ түүхийг бичгээсээ өмнө би олон удаа эргэлдсэн. Учир нь болсон бүх зүйл кино зохиол шиг л сонсогддог. Гэхдээ харамсалтай нь үнэн. Тухайн үед би 29 настай байсан. Би үл хөдлөх хөрөнгийн агент хийдэг байлаа. Миний хуучин найз бүсгүйг Джессика гэдэг. Бид бараг 5 жил үерхсэн байх. Тэр миний амьдралын хамгийн ойр хүн байсан. Бид хамт амьдарч байсан, хамт аялдаг байсан. Ирээдүйн төлөвлөгөөгөө хүртэл гаргадаг байсан. Тийм болохоор салалт маань маш хүнд болсон. Гэхдээ салсны дараа Джессика миний бодож байснаас өөрөөр хандаж эхэлсэн. Тэр уцтаагүй, мессеж бичээгүй, нийгмийн сүлжээгээр ч холбогдоогүй. Юу ч болоогүй юм шиг алга болчихсон. Үннийг хэлэхэд би бүр гайхсан. Түүний занг мэдэх хүний хувьд тэр ингэж амархан бууж өгнө гэж төсөөлөөгүй. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд би энэ талаар бодгоо болсон. Энэ бол миний хийсэн хамгийн том алдаа байсан. 2 жилийн дараа би шинэ найз бүсгүйтэй боллоо. Түүнийг Ханна гэдэг. Бид бараг 6 сар үерхэд байлаа. Нэг орой бид гэртээ кино үзэж суудал Ханна надаас нэг сонин зүйл асуусан. Чи энэ эмэгтэйг таних уу гэж хэлээд Instagram дээрх нэг аккаунтыг үзүүлв. Би харлаа, танихгүй хүн. Зурагнууд нь аялал, кофе шоп, нохой, өдөр тутмын амьдралын зурагтай. Ердийн л хаяг шиг харагдаж байлаа. Үгүй гэж би хэлв. Гэтэл Ханна хөмсгөө зангидаад "Хачин юм, энэ хүн миний сторийг бараг өдөр бүр үздэг" гэв. Би ч тоогоогүй өнгөрсөн. Гэтэл энэ бол эхлэл байсан. Хэдэн 7 хоногийн дараа Ханна дахин надтай ярив. Энэ удаа арай төгссөн байлаа. Учир нь тэр эмэгтэй зөвхөн стори үздэггүй байв. Зарим пост дээр лайк дардаг болсон. Заримдаа устгаад алга болчихдог. Дараа нь дахиад гарч ирдэг. Тэгээд хамгийн сонин нь тэр эмэгтэй зөвхөн Ханнаг биш, миний найзуудыг, миний эгчийг, миний хамаатан садныг бүгдийг дагаж эхэлсэн байлаа. Би тэхэндээ интернетийн хачин хүн гэж бодсон. Гэвч нэг өдөр Ханна маш их цочирдсан байдалтай над руу залгав. Тэр ажилласаа гараад машины зогсоол руу алхаж байсан юм байна.
Тэгтэл машиных нь арчигчны дор нэг зурус хавчуулсан байжээ. Зураг дээр нь би байсан. Би болон Ханна хамт ресторанд орж байгаа зураг. Хол цайнаас авсан биднийг мдээгүй байхад ард талд нь ердөө ганцхан өгүүлбэр. Тэр чамайг миний оронд хизээж хайрлахгүй. Тэр мөчөд миний толгой Джессика орж ирсэн. Гэхдээ ямар ч нотлогоо байгаагүй. 2 жил өнгөрсөн байсан. Тэр бүр сураггүй болсон байсан. Би өөрийгөө хитрхи их сэжиглээд байна гэж бодлоо. Гэхдээ удалгүй үнэн аажмаар ил гарч ирэв. Нэг орой би Facebook дээр найзын хүсэлт хүлээн авлаа. Танихгүй эрэгтэй хүн. Профайл нь шинэ. Гэхдээ нэг зүйл сонин санагдсан. Түүний найзуудын жагсаалтанд миний эгч байсан. Миний хамт ажилладаг хүн байсан. Миний хуучин хөрш хүртэл байсан. Би тэр хүнийг танихгүй. Тэгэхээр яагаад миний амьдралтай холбоотой бүх хүн тэнд байсан юм бэ? Сониучрахад профайлыг нь шалгав. Тэгээд нэг зураг дээр очиод хөшчихсөн. Зургийн хард туссан машины цонхон дээр хүний дүрс харагдаж байлаа. Бүрхэг. Гэхдээ танил. Маш танил. Джессика. Тэр үед би анх удаа ойлгосон. Джессика алга болоогүй. Тэр ердөө дүрээ сольчихсон байсан. Дараагийн хэдэн 7 хоногт би илүү их ухаж эхэлсэн. Тэгээд нэг аимшигтай зүйл олж мэдсэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд миний амьдралтай холбоотой дор хаяж 7 өөр аккаунт байсан. Зарим нь эмэгтэй хүний нэртэй, зарим нь эрэгтэй хүний нэртэй, зарим нь бараг итгэхгүй. Гэхдээ бүгд нэг зүйлээрээ адилхан. Надтай холбоотой хүмүүсийг дагдаг байсан. Хожим цагдаа нарын мөрдөн шалгалтаар үнэн гарч ирсэн. Джессика 2 жилийн турш хуурамч аккаунт ашигладаг байжээ. Тэр миний найзуудтай хүртэл чадалдаг байсан. Заримдаа өөрийгөө шинэ хотод амьдардаг эмэгтэй гэж танилцуулдаг. Заримдаа бизнес эрхлэгч эрэгтэй хүн болж жүжиглдэг. Заримдаа бүр миний хуучин сургуулийн танил мэддүүр эсэгдэг байжээ. Гэхдээ хамгийн аимшигтай хэсэг нь энд биш. Түүний түрээсэлдэг байсан агуулгаас олдсон зүйлс байлаа. Тэнд хэд хэдэн хайрцаг байсан. Нэг хайрцагн дээр миний нэр, нөгөө дээр нь Ханагийн нэр, бас өөр хүмүүсийн нэр, дотор нь зураг, тэмдэглэл, хэвлж авсан сошиал постууд, газрын зураг, хаяг, өдөр цагийн тэмдэглэл, миний амьдралын бараг бүх үйл явдлыг тэмдэглэсэн байв. Цагдаа нарын хэлснээр тэр миний араас биечлэн ч дагаж явдаг байсан. Би дэлгүүр орно, тэр холоос хардаг. Би ресторан суун, тэр өөр ширээнээс ажигладаг. Би аялал явна, тэр сошиал сүлжээнээс байршлыг мань олдог. Заримдаа бүр тэр хот руу очдог байсан байж магадгүй гэсэн. Хамгийн сүүлд шүүхтэр Джессика нэг зүйл хэлсэн. Би тэр үгийг одоо ч мартдаггүй. Би түүнийг буцааж авах гэж оролдоогүй. Би зүгээр л түүний амьдралын нэг хэсэг хിവэрэ байхыг хүссэн гэж хэлсэн. Түүнийг хэлэхэд энэ нь хэвийн зүйл мэт сонсогдож байсан. Гэтэл байдал дээр тэр 2 жилийн турш миний амьдралыг нууцаар ажиглаж байсан. Энэ явдлаас хойш би сошиал сүлжээнд бараг юм нийтлэгээ байсан. Байршлаа шууд хуваалцдаггүй болсон. Шинэ хүмүүст амархан итгэдэггүй болсон. Учир нь би нэг зүйлийг ойлгосон. Хүн амьдралаас ч гарч болно. Утасны жигсаалтаас ч алга болж болно. Хотоо хүртэл сольж болно. Гэхдээ зарим хүмүүс чамайг орхидоггүй. Тэд зүгээр л харагдахаа болдог. Харин чи тэднийг байхгүй болсон гэж андуурдаг. Энэ төрөйд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүр танд мэдэгдэл очих болно шүү. Баярлалаа.